За өдрийн дүргийа. Ерөнхий хоёр асуултаас эхэлье. Монгол улсын бас суур чухал хоёр салбарын асуудлыг бид хүмүүс хариуцж ажиллаж байгаа. Энд байгаа гишүүд бас энэ салбарын гол агуулгуудыг бас дэмжих сэтгэлтэй юм гишүүд бас сууж идэг. Тэгэхээр 2026 оны төсөв байгаль орчин болон хүнс хөдөө аж ахуйн энэ хоёр салбарын хамгийн чухал гол асуудлуудаас аль руу чиглэх вэ? Онцгой ийм бас гол бодлого төлөлтөд ойлдсон ийм төсвийн зохицуултыг бид хүн хийж чадж гин үү? Гал унтраах зүгээр бас өмнөх байсан төсвийн агуулгуудыг яг тэр чигтэн л оруулж ирж байгаа ийм байдал бас ажиглагдж гин үү гэдэг ерөнхий асуултаас эхлэе. За эдийн засгийн хөгжлийн яамныхан бас байна. Бүсчин хөгжлийн гол зорилтууд гээд тодорхой хэмжээнд энэ зорилтуудыг тавиад ажиллаж байгаа. За хэд хэдэн бүс нутгууд хөдөө аж ахуйн тэргүүлэх болон дид зорилтуудыг тавьсан. Зөвөнтэй холбогдлолтойгоор нэр төдий яваад байгаа асуудлуудыг ер нь бид нар цаашдаа яах вэ? Жишээлбэл зүүн бүс нутаг, мал аж ахуйн таатай бүс нутаг тэр агуулгаараа бол хөдөө аж ахуйн бас бэлчээр тэжээлийн таатай байдлаа ашиглаад эрчимцсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн зорилт байна. Тэгээ энийг ер нь 2026 онд анхаарсан чиглэлүүд байна уу гэдэг ерөнхий хоёр асуултыг асууя. За детальчлаад ярилцах зүйлүүд зөндөө байна. За COP17-той холбогдлолтой асуудлын тухай бол ярьж байна. Байгаль орчны салбарын төсөв 69.4% нэмэгдсэн энэхүү аргамжаатай холбогдлолтой гэж тайлбарлаж байна. Тэгэхээр салбарын сайдын хувьд бол зохион байгуулагдаад бол явахаас аргагүй гэдэг тухай тайлбарыг өгж байна. За энэ бүтээн байгуулалтууд хийгдээд цаашлаад энэ 7-8 хоног болоод нэг хагасаар болоод ингээд аргамжаа бол дуусах байх. Энийг ер нь зориулт нь ямар байдлаар ашиглах вэ? За ялангуяа хүн амын дийлхийг бүрдүүлж байгаа оюутан залуучуудын сурж хөгжих, амьдрах за иймэрхүү сургалтын бааз олгож ашиглах боломж байх уу гэдэг энэ саналыг танаас бас ажил эхэлж байгаа энэ цаг үед тодруулъя. Тэнд зориулсан анхны төлөлт мөлөлт гэдэг зүйл байна уу? Зөвхөн нэг арга хэмжээнд зориулж бас энэ бүх төлөлтийг хийж гинүү гэдэг ийм санаа байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг сая засгийн газрын хурлаар оруулсан. Миний бие бас ажлын хэсгийг хахалсан. За хэд хэдэн нөхөн олгортой холбогдлолтой асуудлууд бас яригдсан. За энэ асуудал ер нь энэ 2026 оны төсөвтөр байх уу? За орон нутагт байгаль хамгаалагчдын асуудал нэлээд хүндрэлтэй байгаа тухай би бас их хурлын чуулган дээр танд хэлжээсэн. Түлш бензин байхгүй. Би Миндэрт Гутайн давааны захиргаа дээр очиод уулзаад эдрөтг шүнтэй хамт ажиллахад өөртөөсөө бензин гаргаад ажиллаж байна. 7 сараас хойш ямар ч зардал мөнгө байхгүй хүндрэлтэй байна гэдэг тухай бол ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд дээр 2026 оны төсөв дээр ямар байдлууд тусваа гэдэг асуултыг асууя. За нэмэлтээр хөдөө аж ахуйн яамнаас тодруулъя. За Батбатар цай даруйдээ. За COP17-г зохион байгуулах төр барилга байгууламжийг дараа нь яах вэ гэдэг тухай асууж байна. Тэгээ өвөн дээр бол нэг хэд хэдэн байдлаар төсөөллүүд яваад байгаа. Яагаад гэвэл одоо нөгөө барилга байгууламж нь нэгд баригдаагүй байна. Хоёрт төсөв төр дөнгөж суугдах тухай ярьж байна. За дараа нь яах вэ гэхээр энийг нэг хар өрөөтэйг зохион шинээр барьж байгаа хуулийг нь баталсан улсын их хурл үүнтэй холбоотой нэг хэсгийн тэр чинь 20 тустай барилга байгууламж зохицуулбарлуулахын том жижиг. Тэгэхээр тэнд нэг хэсгийг нь үгүй бол энэ аймаг болгонд барилга байгууламжийг үгүй бол энэ бас тодорхой ийм томоохон хэмжээний өрөнгө оруулалт орсон зүйл төр Монгол улс Экспо энэ чиглэлд яаж Экспо гэдэг юм уу бусад энэ нөөбийн болон бүс нутгийн хэмжээний хурлуудыг зохион байгуулахад бусад хэлбэрээр яаж ашиглах уу? Эргээд таны хэлж байгаа тэр эргээд залуучуудын сурах боловсрох хөгжих тэр орчин нөхцөлд нь яаж хэрэгжилж болох уу? Өвөлд хэрэглэхэд хэцүү. Энэ бол хөргүүртэй болохоос биш халаалтын механизмгүй яг ярьж байгаагаар. Тэгэхээр энэ бол эцсийн шийдэл нь гараагүй. Гэхдээ энийг бол эл тод нээлттэй байлгаж хааш нь яаж хуваарлах вэ гэдгийг бүгдээрээ ярьж хагаад шийдэх нь зүйтэй байхаа гэж ингэж ойлгож байгаа. Ямар нэг байдлаар хайц нь мэдхгүй алга болдог тийм зүйл огт болохгүй. За тусгай хамгаалалттай газар нутгийн тухайд нөхөн олгуурын асуудлууд гэж байна. Энэ төсөв ингээд тэр чигээрээ өргөн баригдсан байгаа. Нөхөн олгуурын асуудал бол уул уурхайн сайдын багц дээр тавигдах бах. Зөвхөн манай дээр бол тийм байгаль орчны салбар бол нөхөн олгуур өгнө гэдэг ийм асуудал байхгүй. За орон нутагт байгаа байгаль хамгаалагчид тэр аймаг сумынх байна уу, тусгай хамгаалалттай газрын байна уу төлөө төлшгүй боллоо гэдэг үнэн
яг үүндээ тухайн сумга орнуудынхаа колонкуудад үр тавиад явж байгаа. Зүгээр одоо бидний төсөөлж байгаа нь бол их хэцүү байгаа нь юу гэхээр за нэг оны сүүлд давсан орлогоор зарим энэ үр төлбөрийг барагдуулна гэд сайдын тушаалаар нэг 20 гаруй сарын орчмын өмнө тушаалаар би одоо дугаарыг санахгүй энэ тушаалаар салбарын үр төлбөрийг зэгцлэх үр төлбөргүй оныг давах тухай ажлын хэсэг байгуулагдаад манай яамны санхүүгийн газар болон бусад газрын дараах харийн агентлагийн дарганаар хамтаа суугаад аль хөтөлбөр зөвийн аль гэрээ контракт хийгдсэн хийгдээгүй аль зүйлүүд нь явж байгаагүй энийг зэгцлээд нэг талд нь гаргаад энэ салбар ялангуяа анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс үр төлбөртөө бусдын юм өөр нөхүүлсэн байж болохгүй гэдэг чиглэлээр ингэж шийдвэр гараад ажиллаж байгаа ажлын хэсэг саналаа оруулж ирэхэд урсгал задал дотор хуулинд байгаа эрхийн хүрээнд сайд бол зохицуултаа хийгээд тушаал гаргаад ингээд өөрчлөөд явна гэсэн ийм байдалтай байж байна. 26 оны төсөвт бол манай салбарын төсөв тэртээ тэргөө өмнөх 25 оныхоос 47.9 48 тэрбум төгрөгөөр буусан. Цаашаад бол төсөв байнга хүндрэлтэй нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулах юм байна. Үүний эсрэг салбар өөрөө бодлогоороо ямар зүйлийг яаж зохицуулж болох вэ гэдэг дээр ажиллагаар хэрэгцээ орчинд болон бусад нөхцөл байдлууд дээр хуулиудын орчинд яаж өөрчлөлт хийх үү, засгийн газарт ямар тогтоол шийдвэр оруулах уу гэдэг чиглэлээр ажиллаж Гурван байна. номер нэмж хариулъя. 3 номер. За ганхүүлэг гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгийн дараа Батхүү. Таны хэлж байгаатай санал нэг байгаа. Хөдөө аж ахуйн салбар бол эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой салбар. Харамсалтай сүүлийн 2 жилийн байдлаар хөдөө аж ахуйн салбарын өсөлт бол муу байгаа. Энэ оны хагас жилийн байдлаар 35% өсөлттэй гарсан. Энэ нь бол тэгтээ унсан салбар нь эргэс сэргэж байгаа учраас өндөр өсөлт харагдсан байгаа. Яг эдийн засгийн өсөлтийн тогтвортой хувь нэмэр болох хэмжээнд өсөлт нь бол ажиглагддаг байгаа. Цаашдаа энэ салбарыг одоо өрсөлдөх чадрыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, экспортын одоо эцсийн үр дүн гаргах хэмжээнд бол бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Хэрэгжүүлж байгаа татаасын бодлогоодыг бол цаг хугацаатай, хүрх үр дүнтэй, хэмжигдэх үр нөлөөтэй тэг хизээ дуусах вэ гэдэг маш тодорхой байдлаар хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Бүсчилсэн хөгжлийн хувьд бол засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ороод шадар сайдын одоо харьяан За 3 номер гүйцэж хариулъя. шадар сайдын харьяан шилжээд бүсчилсэн хөгжлийн хүрээлэнгээ тустай байгуулагдсан 24 оны улсын төсвүүдээр 60 тэрбум төгрөгийн техник эдийн засгийн үндэс зураг төсвийн хөрөнгө тавигдаад энэ бүсүүд дээр хийгдэх гол хөрөнгө оруулалтын ажлуудын бэлтгэл ажил хангагдах ажлууд ихссэн байгаа. За тэгээ бүсчилсэн хөгжлийн одоо энэ зөвлөлөө бүсийн хурлуудыг бол шадар сайдын ажлын албанаас зохион байгуулсан байгаа. За ганхүүлэг гишүүн тодруулъя. Тэн нэмж хариулах гэж байна уу да? За 2 номер нэмж хариулъя. За Батбаян шадар сайдын ахлах зөвлөх. За 90 зүүн бүсийн зөвлөлийн хурал маань одоо тавлагдсан байсан боловч 6 сард ингээд янз бүрийн шалтгаанаар хойшлцсон байж байгаа. За бид нар бол зүгээр суугаагүй. Нийтдээ зүүн бүсийн одоо хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л субъектуудаас, байгууллагуудаас эрхээ албан тушаалтнуудаас мэдээлэл цуглуулж яг энэ бүсийн хэмжээнд хийгдэх шаардлагатайгаа төсөл хөтөлбөрийн талаар судалгаанууд авсан байгаа. За энэ дотроо ирэмлээд ингээд үсгэр нийтдээ 57 төсөл хөтөлбөр 320 орчим тэрбум төгрөгийн төсөл төртөгтэй ингээд гараад ирсэн. Энэний дагуу бид нар аль нь техник эдийн засгийн үндэслэлтэй, аль нь зураг төсөвтэй ингээд үзээд шалгаад явж байгаа. За Монгол Улсын засгийн газраас энэ бүсийн хөгжлийг дэмжих тусгаалсан тогтоол гарах ёстой. Энэ тогтоолын төслийг боловсруулад тухайн бүсээ сонгогдсон улсын хурлын гишүүд аймаг орнотын удирдлагуудтай одоо ингээд зөвшөлтсөд явж байгаа. За төсвийн төсөл өргөн баригдсантай холбогдуулаад бас зүүн бүсийн хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой энэ харьцуулсан судалгаануудаа бид нар хийгээд явж байна. Одоогийн байдлаар нийтдээ 127 тэрбум төгрөгийн төсөв төртөгдөд 2 номер гүйцэж хариулъя. дөрөв томоохон дэд үтсийн ажил бол 26 оны төсвийн төсөл суудсан явж байгаа. Дандаа замын ажил байж байгаа. Цаана бас ингээд ер нь энэ хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбар тэгээд байгаль орчинтой холбоотой энэ төсөл хөтөлбөрүүдийг хөгжүүлэх шаардлагатай жижиг одоо
жижиг гэх юм одоо бус томоохон төслүүдтэйгээ бодвол харьцангуй бага төсөв төрөлхтөй ажлуудаа бас суулгах тал дээр сайдуудын багц дээр оруулах чиглэл дээр бол манайх зөвлөмжүүд өгөө явж байгаа. Нэг авууштай тал нь улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөр 10 жилийн дараа 15 жилийн дараа ямар байх вэ гэдэг чиглэлийг бол хийгээд дууссан. Одоо улсын хурлаар хилцүүлж батлуулах асуудал байгаа. Энэ хөтөлбөр батлагдчих юм бол бусад төсөл хөтөлбөрүүдэд ингээд хөтлөөд аваад явах дунд богино хугацаанд төлөвлөөд илүү дэлгэрэнгүй байдлаар явах боломж нь бол илүү нээлттэй болох юм байна. За ганхлагчид тодруулъя. За тэр КОП 17-той холбогдлолтой дараагийн ашиглалтантаа зориулж юмаа хийгэрэй л гэдэг санал хэлээд байгаа шүү. Тийм. Гэхдээ яг зөвхөн нэг арга хэмжээнд зориулж бас юмаа гэдгийг төлөвлөж хийгэрэй гэд. За жамсрын дарга хариулах уу? Хөдөө аж ахуйн экспорт руугаа чиглэсэн ер нь одоо асуудлуудыг энэ оны төсөв дээр хэдүүлээ яаж хийх вэ? Гол суур асуудлууд байгаа. Вакцинжуулалтын асуудал. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын ерөнхийдөө одоо бид хүн эрүүл одоо ийм бүс нутаг болох зорилт тавиад ажиллаж байгаа. За энэ яг ер нь хизээ бид энэ зорилттой хүрэх үү? Тэр одоо хүрэх үед үе шатны тодорхой одоо бас үйл явц 2026 онд хэрхэн хангагдах вэ гэдэг. Тэгээ энэ бол одоо бидний хамгийн чухал ус зорилго байх хэвээр. За нөгөө талаасаа бид нар хамгаалагдсан энэ одоо аж ахуйг баталгаажуулах бүс нутгаасаа гэхээс илүүтэй энэ хамгаалагдсан аж ахуйгаас хөдөө аж ахуйн гаралтай төвөд бүтээгдэхүүнийг экспортлох тухай асуудлыг бид хөндөд явж байгаа. За үүнийг мэдээж хэрэг одоо төсвөөс гадна өөр ямар хэлбээр бид нар зохицуулж болох вэ гэдэг энэ асуултуудыг нэмж. За 4 номер Жамсрын дарга хариулъя. 4 номер микрофон. 4 номер микрофон. За ганхлагч гишүүний асуултанд хариулъя. Өнөөдөр аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар дээр түрүү хэлсэн үндсэн 4 хөтөлбөр байгаа. Тэгээд эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд арилжааны банкны их усуртай зээлээ хөнгөлөлтөй зээлэл явж байгаа. Тэгэхээр бол эх жилүүдэд одоо энэ хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд хувийн хвшлүүд маань нэлээд хүч гаргаж оролцох ийм асуудал байгаа. За салбарын яамны хувьд бол бодлогын шинжилгээ зохицуултын ажлуудыг хийхэд бол их анхаарна гэж ингэж үзэж байгаа. Ялангуяа энэ байгаль цагуурын эрсдэлээс уур амьсгалтай манай орны нөхцөлийн хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбарыг энэ уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай, даван туулах чадвартай энэ мал аж ахуйн салбар руугаа авч явж хөгжүүлэхгүй бол энэ жилийн нөхцөл байдал гэхэд ургац дээр бас тодорхой хэмжээний эрсдлүүд гарсан. Ялангуяа энэ тариалангийн гол бүс нутгуудад, за баруун бүсүүдэд мал аж ахуйн салбар дээр мөн адилхан өнгөрсөн жил гээл 4 номер гэж хариулъя. гол бүс нутаг болох зүүн аймагуудад одоо зөв ус хоригдлын одоо малын тоо, тэнд нэрвэгдсэн малчт, өрхийн амжиргааны түвшин гэдэг маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр бид нар энэ доктортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд газар тариалангаа бид нар доктортой хөгжүүлэх хэрэгтэй, мал аж ахуйгаа доктортой хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх айлшгүй шаардлага байна. Одоо бидний энэ төсвийн хязгаарт багтаад төсвийн хязгаарлалттай яваад байгаа энэ хөтөлбөрүүд маань зөвхөн хувийн хвшилтээр одоо арилжааны зээл хэлбэрээр очичод байдаг. Яг одоо төсвийн хөрөнгө оруулалт төр хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын багц дээр сүүлийн 10 гаруй жил нэгж төгрөгийн одоо хөрөнгө оруулалтад нэмэгдэж явж ирж чадаагүй. Тухайлх юм бол өнөөдөр бид нар биокомбинатынхаа өргөдөл шинжилгээний ажлыг ч одоо бүрэн гүйцэтгэж хийж чадахгүй. Олон улсын байгууллагын зээлийн төсөл за хөнгөлтэй зээлийн хүрээнд л одоо энэ технологийн шинжилгэүүдийг хийж байгаа. Өнгөрсөн жил бид нар биокомбинат дээр технологийн шинжилгээ хийж үйлдвэрлэлийн шугамыг автомат шугамтай болгосон. За эх жил бид технологи дамжуулалтаар импортоор авдаг тарилга вакцинуудаа дотоод 4 номер гүсэж хариулъя. хөрөнгө оруулалтын одоо нэмэгдүүлэх бололцоо байгаа учраас олон улсын байгууллага зээл тусламжийн хөрөнгөөр хийхээр ажиллаж байгаа. Технологийн шугамаа биокомбинатээр нэвтрүүлж чадах юм бол бид нар нэгэсний одоо концентрац аваад шингэрүүлсэн вакцины дотоод шүлхийн ялзангийн вакциныг үйлдвэрлэх бололцоо бүрдэх болов гэж ингээд тооцож байна. За энэ жилийн тухайд бол биокомбинатор бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд адууны сахуугийн вакциныг одоо технологи нутагшуулаад үйлдвэрлэлд нэвтрүүлээд ингээд ажиллаж байна. За хамгаалагдсан аж ахуй байгууллага чиглэлээр энэ арилжааны банкудаар олгож байгаа хөнгөлтэй зээлийн өрөөнд арилжааны
өнгөлтэй зээлийн хүрээнд хамгаалагчсан аж ахуйнуудыг байгуулахад бол бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана. Ер нь цаашдаа энэ малын өвчлөлийн асуудлаас дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагаас өгж байгаа зөвлөмжийн дагуу бид нар тусгаарлагдсан аж ахуй байгуулагдж эндээс бид нар доктортой экспорт, доктортой одоо мал аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргах бололцоо бүрдэнэ гэж ингэж харж байгаа. За мал аж ахуй үндсэндээ хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар түрүү Хариултаа дараамаас бичгээр өгчөөр. За англи гişэн додроо. За детальч ярих зүйлд бас нэлээд байгаад байгаа маа. Экспорт дээр нэлээд анхаарлаа хандуулад явах чиглэлээр үргэлжлүүлээд бас ажиллая. За жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 1200 гаруй хүсэлтүүд ер нь жилд дунджаар ирж байгаа хаа авж байгаа мэдээллээр. Түүний нэг 300 гаруй тайгийн л бид бүхэн бол хангаж чадж байгаа. Тэгээ нөгөө халамжаас хөдөлмөрт гэдэг агуулга юм хийж үтээ бас нэг жоохон юм хийчихье гэж байгаа хүмүүсээ ер нь дэмжихгүй тухай бид нар ингээд жил болгон яриад сүүлийн 7 жил нэгч улсаас одоо дэмжлэг байхгүй бий дагаад явж байгаа маа. Тэгээ сангийн яамнаас байх уу хаанаас байх уу ер нь яг одоо ямар одоо үндслээр тодорхой энэ хөдөө аж ахуйн яамны оруулж байгаа саналыг одоо хасаад байдаг юм бэ. Энэ яг одоо хөдөлмөр эрхлэе гэж байгаа хүмүүсийг жоохон дэмжих энэ агуулгуудыг бид нэг харгалзан үзэгдэлтээр байж болохгүй юу. За хөдөө аж ахуйн яамнаас тэр боловсруулах үйлдвэрүүдтэй холбогдлолтой асуудлаа яах ёстой вэ? Ховдын аж үйлдвэрийн парк яаж одоо орж ийн энэ жил дуусах уу? Нөгөө дархан За дөрөв нэмэр дараа нь сангийн яамнаас Ганбаатаргаас хариулаар энэ төсвийг хассан гэдээ яриад шүү дээ. Ямар учраас юм юу болсон тэр талаар тодорхой мэдээлэл өгөөрэй. Дөрөв нэмэр микрофон. За ган хөлөг гişүний асуултанд тодруулж хариулъя. За тэр жижиг дундын их усвартай зээл сангийн яам хасна гэхээс илүүтэйгээр бид нар байгаа төсвийн хязгаартал багтааж ингэж төсөв өргөн барьж байгаа. Зөвхөн ер нь цаашдаа энэ бүрчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр тулгуурлаад бүсийн гэдэг юм уу тийм тодорхой бүрчилсэн хэлбэрийн санхүүжилтийн хэлбэрүүдийг бас гаргах нь зөв юм болов уу гэж ингэж бид ажиглаад байгаа. За шинэ ховд үйлдвэр технологийн парк 26 онд бүрэн ашиглалтанд орно гэж ингэж тооцчихо. Суур дэд бүтцийн ажлуудыг үндсэндээ одоо хийгээд дууссан. За цэвэрлэх байгууламжийн нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудал түрүү мандахаг гишүүний асуултан дээр гарч ирсэн 1.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт эх оны төсөв дээр суугдаад эх 26 онд бүрэн ашиглалтанд орно. За дарханд хүнс хөнгөн үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд суур дэд бүтцийн ажлууд нь эхэлсэн явж байгаа. За тухайн бүсэд Гүсэж яруу дөрөв нэмэр. тухайн бүсэд хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн одоо сонгон шалгуулалтыг хийгээд газар олголтын ажлыг зохион байгуулахаар ингээд ажиллаж байгаа. Ингэх юм бол ямар ч байсан баруун бүсэд үйлдвэр технологийн парк, за төвийн бүсэд хүнс хөнгөн үйлдвэрийн технологийн цогцор бол үйлдвэрийн одоо парк ашиглалтанд орохоор ингээ байгаа. Ер нь бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суур дэд бүтцийн ажлуудыг хийх ийм л төр зурагтай байх та. Сангийн яамны хариултыг Ганбаатар байна уу? Дөрөв нэмэр. Дөрөв нэмэр микрофон өгье. За гишүүний асуултанд хариулъя. За ер нь энэ онд төсөв бид энэ хавар төсвийн тодорхойлолт улсын хурлаар батлуулсан. Орлогыг 3.3 их найдаар бууруулад зардлыг 2 их найдаар бууруулсан тодтол хийсэн. Сая эхний 8 сарын төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр бас буурсан ийм үзүүлэлттэй явж байна. Тэгэхээр амаргүй байна. Тэгэхээр бид эх онд бол бас бүсээ жангалсан байдлаар төр бол хэмнэлтийн байдлаар явах ийм байдлаар бид ингэсэн. Төсөв бололцоотой байсан бол мэдээж яамдуудад оруулж ирээд байгаа саналуудыг бид бас боломжоор нь авна. Яг энэ дээр гэж байгаа юм би нэг юм харамсаж байгаа нь сангийн ам хасдаг гэж яриад байна. Бид бол сангийн ам ганцаараа төсөв хийдгүү. Төсвийн ерөнхийлөгчийн загварч нар бүх яамдууд ярьж байгаад кабинетээр удаа дараа ярьж байгаад энэ бүгдийг ойлголцоод улсын хурал төсөв өргөн барьдаг.
За ийм учраас энэ дээр яригдж байгаа юмнуудаар бид бол одоо өнөөдөр байгаа нөхцөл байдал дээр л бид өмнөдөө 4 нэмэр гүсэж яриулъя. За ийм учраас энэ нэг бас ашигм гişүүд бас ойлгох байхаа гэж ингэж байна. Бид эх оны хувьд бол бас амаргүй байна. Энэ оны одоо төсвийн бас жилийн эцэг хүлээж байгааг үүсгэл яг өнөөдрийн байдлаар энэ хэвээрээ өргөжлөл дахиад орон нэг их найдаар бол орлого болцсошгүй байна. Тэгэх юм бол бид дахиад бүсээ чангалаад явна өөр арга байхгүй. Ийм байдлаар байгаа. Тэр жижиг дунд үйлдвэр энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хувьд бол бид төсвөөс бол өгөхгүй. Энэ бол эргэлтийн мөнгөөрөө их хүсрээ сангуужид явах нь хамгийн зүйтэй маа гэдэг ийм бодлогыг ер нь гаргаад нэлээд хэрэгжүүлж байгаа юм. Тэжүүдээ аж ахуйн яамнаас бол энэ дээр усын төсвийн их хүсрэг нэмэгдүүлэх энэ гэдэг асуудлыг одоо дараа тавьж байгаа. Бид бол ер нь аливаа энэ ингээд яг эргэлтийн сангийн сангуудыг бол өмнө олгосон зээлийнхаа хүүсрүүдээрээ бүрдүүлээд явах нь илүү нээлттэй ил тод юм аа шудраг юм аа гэдэг ийм байр суурийг бол баримтаад явж байгаа.